байгаа байна. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ юу хийх вэ гэхээр ойр зүрээ авсан зүйлүүдээ би та нарт танилцуулах болно. За тэгээд бичлэг рүүгээ орцгоё. Зүрийн юм гэвэл би өчигдөр юмуд авсан байгаа. Эхлээд би хамгийн дуртай өөртөө ерөөхдөө юмуд авсан. Тэгээд өөртөө ерөөхдөө бол одоо Номын баяраараа явж байгаа юу авснаа та нарт би эхлээд харуулъя гэж бодлоо. Номын баяраар би ингээд ном үзээд ингээд явж исэн чинь Туки shop гээд миний хамгийн дуртай божоогийн дэлгүүр манд байсан. Тэгээд тэр дэлгүүрээсээ би ийм хөөрхөн скитер авсан байгаа. Ян янзын төрөл байлээ шүү. Тэгээд хамгийн гоё нь штэ өөртөө ингэж тэр нэг ихч байдаг хгүй тэр ихч ингэж зураад өөрөө ингэж зурж бүтээгээд ингэж скитер болгосон. Скитер нэ. Тэгэд хамгийн сүүлийнх нь хөөрхөн нь болохоор энэ чихмэл өөр ингэ дангаараа ингэ зарагдчихж байгаагүй. Ингээд нэг дотроос нь unbox гэдэг нэг Labubu Cry Baby dress шал хөөрхөн зөө. Амар хөөрхөн. Арай том дүү гэх юм уу? Одоо Cry Baby чи иймэрхүү гэхэд Labubu ч нэг хөлхийн амар урт байдаг штэ. Юу нь болохоор амар жижиг мэдэн штэ. Энэ болохоор хамаагүй том, дээрээс нь хөөрхөн. Болохоор нь би авсан. Энэ болохоор 35,000 жаасан шүү. Нөгөө нэг хямдраад 35,000 жаасан. Хамгийн сонирхолтой та нар энэ хараа. Ингээд нэг ийм нүдтэй. Тэгээ нэг ийм нүдтэй зэ. Айгүй хөөрхөн. Тэгээд бас ингээд энүүгээрээ ингээд хөөхөлт болгоо тоглож боломжтой маш хөөрхөн юм юу авсан. За энэ гурвыг та нар ингээд авахыг хүсвэл штэ. Авахыг хүсвэл та нарт би 2 салбарыг нь хилээд өгье. Эхний салбар нь болохоор 23 дугаар сургуулийн арт кино театрын чанх замаар одоо нэг замаар ингэж яваад тэгээд ерөөхдөө бол Туки гэдэг томоор ингээд байгаа шүү. Харин 2 дахь салбар нь болохоор 11-р хорооллын нөгөө нэг Эми сан энтер гэдэг ерөөхдөө бол та нарт би Туки shop-ийн юу гэсэн юу Facebook тэгээд бас Instagram хаягийн та нарт би тавиад өгье. За энэ дотор юу ч гэсэн эхний 2 дахь салбар энтергээд байгаа шүү. Би сая 2 дахь салбарыг сайн мэдэхгүй байна. За юу ч гэсэн Туки shop-оос иймэрхүү зүйлүүд авсан. За тэгээд зүгээр ингээд ном үзээ явж исэн чинь нэг ямар нэртэй хэлээ дээ нэг газрын ингээд пэйжийг дагуул ийм хөөрхөн нэг нь ийм харандаа тэгээд нэг нь ийм төл нөгөөх нь болохоор ийм одоо хуулаад юм бичээд хуулаад байдаг штэ. Тэр цаас төрлөөр байлаа. Харандаа ч гэсэн төрлөөр байсан. Тэгээд би харандааг нь авахаар шийдээд ийм хөөрхөн харандаа авсан байгаа. Энд тэгтээ амар чанартай юм шиг үлээ. Энэ бүгдээрээ үнгүү шүү. Пэйжийг дагуул үнгүү авд юм лээ. Амар хөөрхөн байна. Мэдгүй энэ нэг Япон билүү нэг хүүхэлдэйн киноос харж байсан юм аа. Тэрнийх нь эмэгтэй төрлөнө. За тэгээд хамгийн гоё би гүрэн орсон баггүй их дэлгүүрийн гүрэн тэгсэн чинь 18,600 гэж яасан зөө. Ийм том чихмэл авсан байгаа. Ийм том чихмэл 18,600 штэ. Хоёрхан ширхэг үлдсэн байсан. Тэгэд өөр бас чихмлүү зөндөө байлээ шүү. Энийг болохоор би дээр болгож байж байгаа. Дээрээс нь бас чихмэл болгож байгаа. Айгүй гой зөөлхөн ингээд тэрээд ч юм уу ингээд унтаж болно. Эсвэл ингээд дэрлж болно. Дэрлэхээр айгүй гоё юм лээ. Энэ нөхрөө энэ одоо шар юм штэ. Энэ рүү нь болохоор жихээ ингээд яг ингээ хийгээд хэвтүүл үнэн гоё юм лээ. Би нөгөө нэг ногоон өнгө нь ерөөхдөө бол жоохон дуртай. Ногоон өнгө цэцэг бол жоохон дуртай байхгүй юу? Тэгэд ингээд ногоон өнгөийг нь авсан. Угаасаа ногоон өнгөнөөс хоёрхан ширхэг үлдсэн байсан болохоор авсан л та. Ийм хөөрхөн чихмэл авсан. Тэг гүрэнгээс ганцхан энийг аваагүй идэж уух юм л авсан. Тийм.
нэг онцгой юм нь юм байна. За тэгээд хамгийн сүүлийн гэжтэй хамгийн сүүлээс хоёр дахь зүйл нь болохоор одоо миний өмссөн унтлахны хувцас би бөмбөргөөс би хайж сонголт муутайс болохоор хайж нэг юм гой сонголтойг нь авсан. Ийм миний хөлн жоох ингээд томдсон гэжтэй жоохон уртцсан. Тийм. Тэгээ цамц нь болохоор юм давчтай, дээрэс нь амар гоё юм гоё материалтай. Унтахад бол ямар ч тэргүй юм бэлээ. Би өнөө өчигдрээрээ би өмсөж айгүй гоё хийсэн. Тагаас ч амар гоё чөлөөтэй, дээрэс нь энэ хүүхэлдээ нь болохоор бас их хөөрхөн. За тэгээд хамгийн сүүлийн бөмбөгрөөс авсан зүйл болохоор нэг Mac тэгээ нэг төрсинг авсан. Тийм, баг ингээд иймэрхүү юмуд авсан. За энэ болохоор 35 мянга гэж байсан шүү манайхаа. Тийм, нэг ширхэг нь. Тэгээд Labubu нөгөө алдартай болоод тэгээд Secret, Sarl Marl гэдсэн шүү дээ. Sarl Marl гэдэг өнгөтэй. Тэдрүүд нь болохоор 15 мянга гэж байсан шүү. Харин нөгөө нэг юу илээ? Юу ч гэсэн би та нарт зургийг оруулчих за. Энэ хүүхэлд энэ 30 мянга гэж асууж шүү. Энэ 3 лээсэн шүү. Тийм. Бас ийм өөр скитер интергээд ерөөхдөө бол энэ гурыг авахд л хэд болсон гэж нийлээд 42,500 болсон шүү. Маш хямдхан шүү. Хамгийн хямдхан үнээрээ зарж байгаа юм гэсэн. Энэ болохоор 5,000. Энэ 35,000. 2,500. Тэгээ нийлээд 42,500 болсон. Энэ гурав хамгийн их таалагдсан. Ерөнхийдөө иймэрхүү зүйлүүд авсан. Энэ бол угаасаа өнгөө. Энэ болохоор үнийг хэлсэн те. Тий. Энэ унтлахны хувцсны үн болохоор сайн мэдэхгүй байгаа учраас сайн мэдэхгүй байгаамаа. За тэгээд ингээд миний танилцуулга дууслаа. Ойр зураг авсан зүйлүүд маань ингээд дууслаа. Юу ч гэсэн ойрхон бичлэгээ оруулаад байх болно. Дараагийн бичлэг хүртэл төвөр баяртай. Лайк, subscribe, comment заавал бичээрэй. За баяртай. Одоо жинхнээс баяртай.